арай мэд. За. За 3 дахьд хэдүүлээ лайв трейдийн үеэр би ярьсан те. Weekly-гийн ла ерөнхийдөө ингээд нэг юм 2 дугаар загварын хөдөлгөөн үзүүлэх гээд байна. Үзүүлэх гээд байх талтай байна гэд ярьсан байгаа. За тэгээ weekly ла маань бол ингээд ерөнхийдөө бол нэг 2 дугаар загварын хөдөлгөөн биднэрт бол үзүүлсэн байгаа. Тэ үзүүлээд ер нь бол хүлээжснээр л дууслаа. За тэгээд 5 дахьд бол юу яасан те? За pullback-ийн хөдөлгөөн. За ерөнхийдөө бол нэг 3 дугаар загвараар явуулаад тэгээд сүүлийнхаа хөдөлгөөнийг мэдээж энэ чи дуусгаад оруулсан байгаа. За 3 дахь давлгаа ерөнхийдөө бол ингэж явах та. Энэ чи шинэ цаг энэ 4 цаг маань ерөнхийдөө бий болно гэж үзээд дийлийг нь доод зүү хийгдэж өгөх ёстой. За дийлийг нь доод зүү хийхдээ өөрөө болвол энд ерөнхий бүсээ тодорхойлж өгсөн байж байгаа. За энэ бүсийн хөдөлгөөн ерөнхийдөө явж дуусаад за тэгээд нэрээс нэлээд нарийн айгүй тодорхой орсон. Энд дээр бас нэлээд бага stop lossтай. Би бас нэлээд харж сууж байгаад. За бүс юутай чинь яваад дуусч байгаа. За дуусахдаа дахиад би энэ шин цаг эхлээд өөрөө унж байгаа учраас энэс одоо та анзаарах юм бол нэг цагийн candle тавиад за шинэ нэг цаг эхэлж байгаа. Эхлэхдээ өөрөө доошоо унж үзүүлчих. За буюу өмнөх бүсийнхаа хөдөлгөөнийг биднэрт хийж үзүүлж байгаа гэсэн үг. Энэ хөдөлгөөнийг. За энэ хөдөлгөөнийг хийж үзүүлээд за энэ чи бол юу би оролт болвол хийж чадаагүй. Хийх бас ангааж байгаад ерөнхийдөө хийж чадаагүй. Яагаад тэгэхээр энд орох гэхээр нөгөө stop loss өөрөө айгүй том байх гэдсэн. Багтаа нэг энэ авцаа ч юм уу те шууд шалгахж авах хэцүү байсан. Тэгээд дээрэс нь бас шалгаагүй ерөнхийдөө хамгийн том шалтгаан нь болохоор цаг шилжээд өөрөө доошоо онж өгч байгаа нөр эхний 30 минутыг уналттай байгаа хэлж өгч. Эхний 30 өөрөө ингээд унаад ороод ирчихэж байгаа учраас эхний 30-ыг ютаж дуусгахыг гэж харж байгаа. Энэ дээр бол за 30 минутаа бол тэгээд дуусгаад за дуусгаад ирэхдээ би бол арай их жоохон харж исэн энэ чи. Яагаад тэгэхээр энийг бас нэг 2 дугаар загвараар хөдлөх юм байна гэж харсан. За 2 дугаар загвараар хөдлөх юм байна гэд ерөнхийдөө за нэг энэ хэвд ирүүл орох юм байна да гэд би тэмдэглээд тэгээд хүлээж исэн. За эсвэл нэг энэ доор тавигдах нэ гэд бас нэлээд бас том тавигдаж магадгүй юм шиг харагдаад. Гэтэ яг хуу дээшээгээ нөгөө нэг типэргөө харахаар ар маань өөрөө бас гайгүй болчихчих. Нэг хэрц харавтай болчихчих. Тэгэхээр за гайгүй маань гэж үзээд харж исэн чинь бас энэ өөрөө уналт маань өөрөө нэлээд гүнзгий шууд зэтгээд ороод ирсэн. Энэ нэлээд огцом ороод ирсэн. Тэгээд за ер нь 30 аюутаж дуусгах нь гэснээр дуусгачих гээд хүлээж байгаа. Энэ 30 минутын лагаа штэ тэ. Чиг тавиад харуулвал за энэ улаанлаа яаж та. За 30 минутад дуусгах юм байна гэдэг. За тэгээд 30 минутад дуусгаад юу яасан чинь хүлээж исэн чинь юу гарч ирж байгаа. 30 минутад дуусгасан чинь 30 шилжихийн өмнө бид нарт юу үзүүлсэн бэ гэхээр энд шууд бүтцийн хэвдэрлийг үзүүлээд за би энэ чинь шууд QM үүсэх юм байна гэд шууд харсан. За QM дээрээс ерөнхийдөө 30 шилжээд QM дээр ирчихвэл орё гэд би хүлээгээд ерөнхийдөө бол иймэрхүү шууд limit order-ыг бол тавьсан. Limit order тавиад stop loss-ыг яг энэ зүүнний доор тавьчихж байгаа. За тэгээд давхар өөрөө өмнөх энэ нөгөө нэг уналтын төгсгөлийн энэ нэг бүсөөж тогтож өгсөн бүсөөж энэ бүсийн хөдөлгөөн одоо энэ бүс шүү дээ. Дийлгийн одоо шинэ юу цагийн лоо болж байгаа бүс. Энэ бүсийн бас нөгөө нэг бас нэг тэмдэглэж хардж байгаа зүйлтэй. Яг нөгөө нэг бас нэг манай аццэг гэх юм уу те. Тэрийг бол яаж өгч тэмдэглэж чам. Тэмдэглэсэн байсан. Тэгсэн чинь тэр зэг дээр ерөнхийдөө энэ кем ярал ойсон учраас
За энэ ёроолыг бол эвдэгдэхгүй байна гэж бол үзсэн байж байгаа. За тэгээд шууд лимит тавьсан байсан лимит аваад доошоо гүнзгий орж ирсэн ч гэсэндээ юу бол stop loss-нд бол хүрээгүй. Stop loss-нд хүрээгүй айгүй гоё арилж байгаа нэгч. За энийг юун дээр явуулсан байгаа те Discord дээр байж байгаа те яг энд оролтынх нь зурагтай юутай тэгээ бүгдээрээ байж байгаа. За тэгээд эцсийн харж байгаа TP бол би юутай ч бол нэг яг энэ дэш нь тулгаж бол нэг хараагүй. Би ер нь бол 5000 бол харж ирсэн. Ягаад тэгэхээр нөгөө нэг би Нью-Йоркийн цагаар бас шууд ингээд химнэлээ хадгалаад өсчихнө гэж юусоо бодоагүй. Би юу яах байх гэж бодсон. Ингэж өсч харж ирчээд таад нэг доошоо орж ичээд өсөх байх гэж бодсон. Ягаад тэгэхээр одоо ингээд 5 дахь өдрийн лаг ингээд хэдүүлээ одоо харах юм бол доод зүү хийгдчихэд шууд ингээд өссөн байгаа байхгүй. Өсөлттэй дуусчихж байгаа гэсэн үг байхгүй. Ер нь бол өсөлттэй дуусчихж байгаа. Тэнгүүт лааныхаа загварыг аваад үзэх юм бол нэг иймэрхүү хөдөлгөөн болчихж байгаа тийм. Хэдүүлээ энийг хараад үзье. Нэг иймэрхүү хөдөлгөөн дээрэс нь энэ бүсийн хөдөлгөөн явна гэд энэ тэгээд нэг иймэрхүү бүс явахаар болчих. Тэгээд энэ оройд дээр ингээд ерөнхийдөө хөдөлгөөн дуусгацсан байхгүй. За тэнгуут эн чинь өөрөө юу болчихоо дөнгөж Нью-Йорк ч эхлэх байж байгаа. Нью-Йорк эхлээд ерөнхийдөө энд хүрч байгаа байхгүй. За тэгээд тэрнээс өмнө болохоор би энд энэ импульсийн хөдөлгөөнөөрөө ингэж явснараа би юу яачлаа гэж бодож ирсэн. Энэ доотлын бүс ерөнхийдөө энд ханаад дуусчлаа гэж үзээд энэчнээс дахиад доошоо хөдөлгөөн орж ирж магадгүйгээд за юутач stop loss-о break even би эхлээд энд шахацсан байжсэн. За тэгээд дараа нь ийш нь тулгацсан байсан чинь би энэ ч нөгөө нэг юу харсан юм л да. Энд гэхдээ жоохон төрөгцсөн шийдвэр болсон л доо. Уг нь энд ор байсан юм. Энд ор pullback энд угаасаа юугаар 3 хөдөлгөөнөөр дууссан гэж үзчихсэн учраас тэгээд дээрэс нь угаасаа бүсийн оройч таарж өгч байгаа тийм. Дууссан гэж үзчихсэн break even уг нь энд байсан юм. Тэгээд би энэ уналт яваад би уг нь энэ ёроолт дээр дуусчлаа гэж харсан байхгүй. Ягаад тэгэхээр энд ингээд дуусчлаа гэж харсан чинь энэ улаанлаг энэ ногоонлаг тооцохгүй л байсан юм байл л дээ. Шууд ингэх л байсан юм байл л дээ. Би энэ дээр жоохон төрөгдсөн юм тэгээд энэ шин цагийн доод зууг нь энд би энэ ч хийгдчихлээ гэж бодож ирсэн. Тэгээ нөгөө өдөр нөгөө гадуур явж ирсэн болохоор шууд нөгөө мета дээрээс харангуйтаа за ер нь 3 баг явцсан юм байна да гэж үзээд шахацсан байсан чи харин яг энэ зүгээрээ шахсан брейк юм авчаад тэгээ явцсан хэлээ. За би тэгээд орой Нью-Йорк дээр юутаж харъя доошоо ороод ирсэн байл дахиад байдэ гэж бодсон чинь юу яагаагүй. Дэшиг шууд өргөжлөө өсөн явцсан байлээ. За тэгээд 5 дахь харилцаа ерөнхийдөө бол нэг юмрхүү би шахдаг нь жоохон төрөгдсөн л юм болсон юм байгаа юм. Стар бол уг нь бол айгүй сайхан харилцаа бол нэгцэн тий. За тэгтээ стил good эн чинь юу яаж байгаа. Энд чинь ингээ гарсан гэхээр нэг харьцах 26-тай харилцаа байна уу. Тэгээ би чинь лото багсгаад юугаар орсон. Том баг лотоор орсон байж. Угаасаа нөгөө нэг рейнж нь өөрөө том байгаад байгаа шүү дээ. Чи одоо баг 2000 пипс байна уу тий. 1900 пипс явсан байж. За тэгэхээр ерөнхийдөө бол 7 хоногийн чарт маань 7 хоногийн лаа маань бол өөрөө юутач юугаал хийсэн ба. Үндсэн загварыг 20 дугаар загварын хөдөлгөөнөө биднэрт үзүүлээд болол хийгээд явцсан байна тий. За энэ 7 хоногийн лаа буюу одоо эн чинь ерөнхийдөө бас сарын эхний лаа болчихж байгаа гэсэн үг байхгүй. Сарын эхний лаа болчихж байгаа. Өмнөх сарын төгсгөл оноолт нэгдэд гүйцэж байгаа. Тэгэхээр нөгөө энийг бас би юун дээр ярьсан санагдаад байгаа юм. 3 дахьд бас ярьсан санагдаад байгаа юм. Энийг ерөнхийдөө одоо би энэ сар хэрвээ өсөлттэй гарах одоо баталгаа орж ирэх юм бол энэ өөрөө угаасаа доод зүү байх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо эх 7 хоногийг яг хөө нэг жоохон дахиад оноолт орж иж магадгүй. Оноолт орж иж магадгүй. Би жоохон юу бол байна. Дахиад унах боломж л байгаа. Яа тэр энд 20 дугаар загварын хөдөлгөөнөөр хийгдээ дууссан хэмжээ бүтэн яваагүй. Энэ хоёр яг бүтэн гүйцээ доошоо нэг хөдөлгөөн орж ирж бүс тогтоод тэгээд тэнцэнээсээ дахиад үргэлжлүүлээ сарын шилжүүлэлт дэше юм доошоо орж ирэх боломжтой байх.
Үгүй энэ сартаа нэлээд том өсөлтийг бас үзүүлнэ гэж үзэх юм бол ерөнхийдөө бол эх 7 хоног ер нь бол бүтэн өсөлттэй яваад тэгээд дахиад 2-7 хоног байгаа штэ сар дуусахад тэгээд ерөнхийдөө бол нэг иймэрхүү байж болно гэсэн үг. Одоо хэдүүлээ сарын лаг таамаглахын тулд юу байгаа шүү дээ. За одоо лааны хөдөлгөөнийг одоо таньж мэдхийн тулд энэ ерөнхийдөө лааны энэ хагас гэдэг зүйлийг бол мэдэх хэрэгтэй. Одоо лааны хагасыг бол анзаарч хэрэгтэй. Ерөнхийдөө бол энэ лааны 50%-аас хоошоо яваад ирэхэд лааны үлдсэн одоо энэ 3-1 хэсэг нь лааны төгсгөл нь өөрөө ямархуу байх вэ гэдэг одоо хөдөлгөөн өөрөө тодорхой болоод эхэлдэг тийм. Одоо эн чинь одоо нөгөө хэдүүлээгийн үзээд байгаа лааны бүтц байгаа даа шүү дээ тийм. Энгийн ийм хөдөлгөөнтэй байж их юм бол угаас лааны төгсгөл нь ийм байна гэдэг тодорхой байж байгаа. Эсвэл өнгөрсөн 7 хоногийн лаа шиг иймэрхүү 2 дугаар загварыг үзүүлж болно. За мөн дээрэс нь 3 дугаар загварын хөдөлгөөнийг эдгэрт үзүүлж болж байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол лааны ерөнхийдөө нэг талаас хойших хэсэг явцсны дараа лааны төгсгөлийг бол тодорхойлох бол айгүй амархан болчиход байдаг. Тэгээ ерөнхийдөө бидний арилжаа ч гэсэндээ лааны ерөнхийдөө голцоо төгсгөл болон эхлэлтээр арилжаа хийгддэг гэж байна тийм. За энэ сарын лаг ерөнхийдөө бол өнгөрсөн сарын лагтай харьцуулаад үзэх юм бол ер нь бол би өсөлттэй тал дээр арай илүү байх магадaltaй гэж бол хараад байна. Тийм ч учраас ерөнхийдөө бол энэ өнгөрсөн 7 хоногийн бол ер нь өсөлттэй гэдэг таамагийг бол гаргасан тийм. Тэгэхээр одоо хэдүүлээд өсөлттэй гэдгийг энэ сар одоо өсөлттэй гэдгийг баталгаажуулж өгөх зүйл нь өөрөө биднэрт сарын лааны шилжүүлэлт хэрэгтэй гэж байна тийм. Сарын лааны шилжүүлэлт гэж. Одоо дөнгөж эхний даалгавар авчиж байгаа байхгүй. Одоо дахиад хоёр дахь даалгавар биднэрт хэрэгтэй. Хоёр дахь даалгавар нь өөрөө хаашаа гарах уу, дээшээ гарах уу, доошоо гарах уу гэдгээс хамаарат ерөнхийдөө лааны төгсгөлийн сарын лааны хувьд төгсгөлийн хөдөлгөөн мэдэгдэн тийм. Эх 7 хоног ч гэсэндээ ерөнхийдөө бол би нэг онж өгөөд эх 7 хоног шилжүүлэлтэн дээшээгээ гараад ирвэл ерөнхийдөө бол би дээшээ гэж харахаар л байна. Ер нь бол тэгээд 7 хоног хэрвээ өсөлттэй гараад ирэх юм бол модлыг нь өөрөө энэ сар ерөнхийдөө өөрөө өсөлттэй гарч ирнэ гэсэн үг тийм. Тэгэхээр ер нь бол тиймэрхүү. Одоо хэдүүлээ нөгөө нэг weekend goal-то гаргаад үзье тийм. Тэнгүүт одоо энэ 4000 энэ ч модлын дээр байна. Нэг цаг дээр 4996 дээр. 4996 дээр буюу хааш аль хэдийн энэ ч очсон байгаа даа гэсэн. Хэдийн нөгөө нэг 5 дахь хэмжээнд гүйцээгүй ч гэсэндээ энэ 2 дугаар цагаар гүйцэлт хийгдээгүй ч гэсэндээ одоо энэ амралтын өдрөөр аль хэдийн хийгдсэн байна. Одоо харах юм бол эн чинь бүр яг өсөж очсон цэг нь бүр 5600 мургаад дээр очсон юм шиг байна. 5600 дээр хэр чи эн чинь одоо бүр энэ авд очсон гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ яг weekly level яг хөдөлгөөнөө бол хийцсэн байж. Энэ чинээс үргэлжлээд өсөх үгүй юу гэдэг нь бас жоохон төвхтэй. Одоо нөгөө нэгтгэхэд нэг графтэ нэгтэл нэг амар учир зүггүй өсөд идэг штэ. Тэрэн шиг бас бодож бас хэцүү бах. Тэрэн шиг бас харахад л хэцүү бах. Би энэ оройг ингээд тэмдэглэсэн байгааз. Энэ оройг ерөнхийдөө энэ оройг хэрвээ дээш нь эвдэх юм бол дээшээ харъя гэсэн бодолтой байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ weekend-ийн энэ хөдөлгөөн ч гэсэндээ юу бол хийгдээгүй шүү дээ. Энэ оройгоо бол эвдээгүй шүү дээ. Эсвэргээрээ би зүгээр дээшээ графтэ нэгтчихэд доошоо унчих үдэ гэж бас жоохон санаа зовоод нь. Доошоо унчих үдэ гэж санаа зовоод нь. Тэгэхээр бас нэгтгэхэд нэх бас тэгж таад нэх өглөөр тусаад нэг юу яамаа гэж бодоод хэрэггүй бах бас. Тэр жоохон дими юм болж магадгүй шүү за. Өмнөх сар шиг графтэ өсөд дээшээ өсөд байна гэж бас одоо бас хэрэггүй бах. Тэр хэдүүлээ тэрийг бас болгоомжтой авах хэрэгтэй. Байх тийм бол байна гэж байхгүй шүү дээ. Зах зээл бол эсвэргээрээ чин графтэ нэгдснээ энэ давд ингээд нэгдснээ доошоогоо ингээд яваад өгөх боломжтой байхгүй. За тэгтээ ерөнхийдөө бол яг хуу сонирхчийн бол бас өглөө зүгээр шалгаад оролтуудыг бас хийж үзэж болно л доо. Яг тэгэхээр бас одоо энэ би биткойныг бас ажиглаад байна. За биткойны хөдөлгөөн өөрөө юу болж ийн гэхээр бүр 60,000 руу хүрлээ шүү дээ. 60 руу доошоогоо хатгаад одоо буцаад 70,000 руу орчиж байгаа байхгүй.
алаад авчаа байж байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ зүйл амар олон шалтгаан яригдчихэв. Нэлээд олон төрлийн хүчин зүйлс яригдаад байна. Одоо тэр нөгөө F-ний одоо файл одоо задраал энэ төрөө болол тий. Тэн дээр ч одоо баахан хүмүүс холбогдоод баг тэгснээр тэр нөгөө F-ний чи өөрийнх нь баг биткойны фаундер гэж магадгүй зохиогч нь гэж магадгүй нэтэр гэсэн сурхал гарч ирж мөрөөл та анзаарсан бол тэр Instagram дээр Satoshi Nakamoto гэдэг юзернеймийг нэг нөхөр авцсан. Би бол одоо биткойны үүсгэн байгуулагч нэтрэгээ зарлж марлаад. Тэгээ тэр бол ерөөсөө одоо тиймэрхүү мэдээлэлд бол итгэхэд бол хитрхи эрттэй байна тий. Одоо тэр юуг нь Instagram тэр юмыг нь ороод харсан ч гэсэндээ нэг AI-аар баахан видеонууд л гаргацсан нэг тийм зохиомл гэмээр зүйлсүүд байж байгаа байхгүй. За тэгээ ер нь бол янз янзын зах зээл айгүй их савлуулж байна. Хөдөлгөөнүүдийг оруулж ирж байна. Одоо зах зээлийг нураах юмнууд айгүй хийгдэж байна. Алтыг унглаа. Биткойныг унглаа. Nasdaq хүртэл унлаа. Гэхдээ энэ өөрөөхөдөө одоо яг ямар дүр зураг үзүүлж байна вэ гэхээр анзаарах юм бол тэр зүйлсээс болоод ингээд уналт явснаа буцаад ингээд өсчихөж байгаа. Буцаад өсчихөж байгаа. Энэ уналт ерөнхийдөө эрчтэй явж чадаагүй буюу одоо энэ нөгөө нэг одоо юу гэх юм жоох энэ интернетийн жоохон хөөсрөл гэх юм уу хүмүүст одоо эсрэгээрээ бид нар доошоогоо хөөс хийж харуулж иж магадгүй гэж хардж байгаа гэсэн. Биткойн одоо буцаад алмаа хүрсэн. Магадгүй энэ зүгээр уналтын ёроол одоо нөгөө нэг ёроол байж байх боломжтой гэж үзэж болохоор би зүгээр биткойн дээр ярьж байгаа шүү. Биткойн дээр ярьж байгаа. Уналтын ёроо одоо би нөгөө энийг нөгөө юун дээр зураад үзүүлсэн шүү. Зураад тавьсан байсан шүү дээ. Тэр шиг бас тэгтээ бас гэж биш яг хөрхөн мэдрэмжтэй зурсан юм шүү. Ингээд өсөх юм бол ерөнхийдөө өргөжлөлд FT-д бараг 200,000 руу ч хүртэл харах бололцоо бидэрт байгаа байхгүй. Одоо тэнгуут энэчнээс энэ саяны уналт өөрөө юу илэрхийлж вэ гэдэг одоо миний одоо сэжиглээд байгаа зөвлөл нь болохоор унж байгаа шүү дээ тий. Энэ эрхмэгийн нөгөө тавьж гоё харагч тий. За унж байгаа шүү дээ тий. Унаад эн чи одоо өсөхийнхөө өмнө одоо нэг өсөлтийн зүгээр хэдүүлээ нэг pullback явж байгаа гэж үзье л да тий. Энэ одоо энэ нэг уналт байна шүү дээ тий. За энэ одоо ерөнхийдөө зах зээлийн одоо энэ хөдөл шаарднаар харагдж байгаа энэ уналт өөрөө ерөнхийдөө байж болох нэлээ одоо ерөнхийдөө хамгийн одоо liquidity-нуудыг ерөнхийдөө хамаатай buy-side liquidity-нуудыг ерөнхийдөө бүгдийг нэг хамж өгөөд одоо тэгээд ирч аваад ханш өөрөөр balance хийгдээд одоо явж байгаа зүйл ээждэг шүү дээ тий. Тэгэхээр энэ өчигдрөх жоохон нөгөө нэг last breath буюу тий нөгөө last breath гэж ярьдаг. Сүүлийн амьсгал нь байж магадгүй зүгээр. Сүүлийн амьсгал нь буюу тий одоо энэ саяны одоо сүүлийн хэд хоног одоо юу болов тий? Сүүлийн 2-7 хоног бол одоо ингээл ерөөс амар юм боллоо шүү дээ. Энэ зүгээр яг уналтынхын төгсгөл энд байж магадгүй. За ер нь бол одоо яг сүүлийнх нь л яг уналтна. Яг жоохон фундаментал болон тэгээд нөгөө нэг миний өөрийн жоохон анзаарч байгаа зүйлээ ярих юм бол тоолцох юм болов шүү дээ. Тэгээд техникэлтэйгээ жоохон хослуулад үзэх юм бол юу байгаа. Иймэрхүү байна. Хэрвээ одоо энэгээр одоо юу гэж хэлэх гээд нэхэр эн чи одоо зүгээр өсөөд гарч ирээд модлыг шилжүүл дээшээ гараад ирэх юм бол шүү дээ тий. Эх 7 хоног ерөнхийдөө өсөлттэй дуусчих юм бол алтны хувьд бол одоо дахиад дараагийн түвшин буюу 6,000 бол яг үнэндээ одоо мангар ойрхон цэг болцоо. Яа тэр бид нар 5,500 гэдэг цэгийг сэтлээд бүр 5,600 гэдэг түвшин рүү аль хэдийн бүр шүргээд унсан байж. Тэгэхээр 6,000 гэдэг бол ойрхон цэг. Харин бүр цаашлаад миний хувьд бол одоо өсөлт рүү орох юм бол бүр 7,000 гэдэг ханшуурт ерөнхийдөө бол өсөх боломжтой гэж үзэж байгаа. Алтны хувьд бол өсөж болох кейс нь шүү дээ тий. За эсрэгээрээ эх 7 хоног ерөнхийдөө уналттай ороод ирэх юм бол за ер нь бол жоохон downtrend 5 цагийн pullback ч юм уу тий. Одоо ер нь бас хэсэг жоохон маркет жоохон доошоо bearish байх боломжтой гэж харж байгаа. Ерөнхийдөө бол одоо ягаад одоо энийг ингэж трендийг тодорхойлох юм ярьж ихээр энэ ч одоо жилийн лааны одоо 2 дахь сарын лаа 2 дахь лаа буюу одоо
2 дахь сарын лааны 2 дахь лаан өөрөө гараад ирж байгаа тийм. Тэгэхээр одоо энэ чинээс ерөнхийдөө жилийн лаа өөрөө бас үндсэн чиглэлээ хөдөлгөөнөө авах боломжтой лаа болж эхэлж байгаа тийм. Энэ жилийн лаа өсөлттэй байна гэх юм бол угаасаа одоо 2 сарын лааны ёроол угаасаа эн чинь хийгдсэн байгаа. Энэ ёроолыг чи эвдэхгүй гэсэн. Тэгээ үргэлжлсэн өсөлт өөрөө гараад ирэх гэсэн. Одоо нөгөө нэг хэдүүлээ яг нөгөө нэг тренд дагсан, өнгө дагсан лаа өөрөө гараад ирвэл нөгөө нэг эхний 2 минут, эхний 2 кандл, эхний 2 лагийн одоо ингээд дуусгадаг ярьдаг шүү дээ, тэ. Харж аваад ерөөхдөө тэрнтэй яг адилхан жилийн лааны хувьд яг матлыг нэг 2 лаг дуусгахад л асуудал одоо чиглэл бүрэн тодорхойлогдно гэсэн. Ер нь бол 2 weekly-г 2 лаг дуусгахад л тодорхойлох боломжтой байна. Тэгээ ер нь ханш ингээд хүчтэй унсан өссөн ч яг тухайн лаа бол өөрийнхөө бүтцийг хийгээд явж байгаа те. Тэрийг бол хэдүүлээ бол харж байгаа шүү дээ. За дээрэс нь хичнээн одоо өндөр савлгаатай хичнээн том уналт, хичнээн том өсөлт орж ирсэн ч гэсэндээ мөн адил ялгаагүй бүтцээ хийгээл явж байгаа те. Тэгэхээр бас бидний хэдүүлэх юм бас шилж арга барилт бол нэлээд давтал бас болж өгч байгаа. Тэгээ мөн дээрэс нь одоо энд нэг паунд yen дээр би бас нэг хөрхөн 2 buy my 5 дахьд бас гоё харагдаад харна авсан. Яг 2 дугаар зөөрийн pullback орж ирээд гүцээ дахиж бүс өөрөө дэш шилжилт орж ирээд гүцээд айгу өөрхөн 2 buy entry хийгдсэн байж байгаа. За Nasdaq дээр бол би арилжаа хийгдээг. Яагаад тэгэхээр би нөгөө алтан дээр buyтай байсан. Алтынхаа buy-ыг ерөнхийдөө хадгалаад явна гэж бодсон. Тэгээ Nasdaq дээр өөрөө entry нэхэд бас яг гоё нөхцөл үүсээгүй. Одоо жишээ нь 10-30 хөдөлгөөнийг харах юм бол энд байж байгаа. Дэшигээ доошоо ерөнхийдөө зүү зурж орж иж байгаа. Яг нэг үндсэн чиглэл биднэрт одоо тэ нөгөө нэг хэдүүлээ нөгөө нэг дээр ордог шиг те. Энэ мин шиг ингээд шууд ороод бодчихаар одоо гоё юм өгөөг байхгүй. Тэгэхээр Nasdaq дээр бол 5 дахьд бол харилцаа бол хийгээгүй. За биткойн бол угаасаа тэгээд яагаагүй те. Хангалттай сел авч зөндөө ашиг хийсэн те биткойн дээр. Бүр хаасэн эндээс эхлээл зөндөө сэлцсэн. За тэгээд за долларын индексийг яривал ер нь өөрчлөгдөөгүй те. Долларын индекс өнгөрсөн 7 хоногийнхаас ер нь өөрчлөгдөөгүй. Угаасаа л тэгээд өсөлт ингээд зурцсан байгаа шүү дээ. Өсөөл явж байгаа. Долларын индекс дээр одоо ч нэг анхаарах чарга шаардлагагүй болж байгаа шиг байна. За паунд yen-ийн хувьд бол за энд нэг уналт зурж гисэн дараа нь өсөлт ингээд яг л зурсан зургуудын дагуу л ер нь бол явж байгааг бол хараад байгаа те. Паунд yen бол маш энгийн гоё хөдөлгөөн. Ер нь айгүй ер нь бас нэг day trade scalp маягийн зүйл хийхэд бол паунд yen бол айгүй гоё өсөл. Уг нь таад бас дан ганц алт гэхгүй энэ минийг тооддог бол эн чинь бас уг нь гоё хөдөлдөг өсөл юм байгаа шүү дээ. Яг удаан л явдаг болохоос. Гэтэ нэг өдөртөө нэг ганц хоёр арилжаа нэгээд TP бол баг алтнаас илүү өндөр хувьтай авч магадгүй шүү таад. За тэгээ Nasdaq дээр орой 10:30 гээд нэг ганц entry л нэ дэшээ юу доошоо юу тэгэл болоо тий. За биткойн бол яг жоох swing талтай арилжаа хараад байгаа тий. Энэ нэг хитэн одоо 4 орслол бол айгүй гоё хийж идэг юм байгаа да. За өөр чин паундын угаасаа өргөжлөд өсөд явнаа. Энэ их өнгөрсөн 7 хоногоос шинжилгээ нэг хөрслөлтөөгүй. Энэ сар угаасаа өсөлттэй байх л гэж бодож. За Nasdaq-ийн хувьд бол юу яасан байгаа. За энд мэдээж бидний яг ёроол бол байж байна те. Энд бол нэг ёроол бол байж байгаа. Гэтэ орой эвдэгдэг байж. Тэгэхээр энэ оройг аваагүй учраас энэ ёроол өөрөө бас эвдэгдэх боломжтой гэж үзнэ. За мөн дээрэс нь энэ өөрөө бүсийн шилжүүлэлт байх боломжтой харагдчих. Тэгэхээр Nasdaq бас нэг дахиад нэг доошо хөдөлгөөн орж магадгүй гэж харж байгаа шүү за. Nasdaq дээр ер нь дахиад нэг доошо хөдөлгөөн бараг л эх 7 хоногоос ороод ирж магадгүй л гэж харахаар юм байна. Аддэж тэгээ pullback-ын загвараа хэдүүлээ зураад задалж хараад ирэхэд бол явчин те. Алтны хувьд бол ойлгосон баг те. За биткойныг бол одоо жоох ажиглана. Хоёуташ дахиад нэг уналтын хөдөлгөөн байгаа гэж ер нь бол хараад байгаа. Байх боломжтой гэж үзэж байгаа. Хэдүүлээ биткойн дээр weekly лагаар нэхлээ хараад.
биткойн дээр дахиад нэг уналтал байх боломжтой гэж харагдаж байгаа шүү. За эх 7 хоног ер нь биткойн дээр уналттай байж магадгүй шүү. Маргааш ч бас унжиж магадгүй юм байна. За тиймэрхүү л байгаа юм байна да. За маргаахны оролт Мика хаац юм уу та? Мика хатсан. За дахиад ярий да. Тийм шүү дээ. Тийм хаа. Мика хатсан яриад. За зөвөр ер нь сая гэхдээ миний маусны хөдөлгөөн хараад хараа байлгүй дээ гэж дахиад залхарчлаа. Баахан нэг зөндөө гоё оролт хийсэн байна. Энэ Сэлүүд нийтдээ тий дандаа. За одоо харин одоо алдагдлаад нийтэл харъя. Гэхдээ амар цөөхөн заяа энэ чинь. Яг оруулж байгаа л цөөхөн байгаа байж магадгүй л дээ. Гэтэ маах ерөн санаа зовхгүй бас оруулаад байгаараа. Энэ дэр чинь бас төлөө алдагдлаа хүлэн зөвшөөрөх бас нэг зориг чи явагдаж байгаа шүү. Ерөнхийдөө алдчихлаа явуулчлаа гэхгүй. Тэгээд дээрээс нь та бас энэ алдагдлын юмудаа ингээ хуваалцаа сууд байвал өөртөө сэтгэл зүйч бас зүгээр шүү дээ. Нэг баг алдах юугүй. Яас нэг юу гэдэг. Тэгээд чи алдчихж байгаа юмнууд байгаа да. Тэгээ одоо чиний миний энэ оролт моролтод биш үү? Энд чи
ороод нэг ийм сэл авч байгаа. Гэтэ жоохон л зайтай сэлүүд. Одоо энд бол за нэг ороод, хоёр ороод, гурав дарж үзээд нэгийг энд гаргаад, нэгийг энд 4, 5 ороод гаргасан юм. 7-оос 2 гэдэг чинь 50 пипс юм уу? Биш 50 биш юм аа. Ихтэй 40 пипс сэл юм ба шүү дээ. Энэ хоорондоо жижиг юм. Гайгүй л юм. Энэ ажгүй. Энэ бас ингээд сэлэд цохиулна гэдэг чинь бас өөрөө урлаг л та. Энэ алдагдлын өрөөнд байх шүү зураг байх шиг байх юм. Шинэ зураг байх шиг байна. Энэ Тинкс байна уу? Энэ Тинксийн юу харин энэ харин нэлээд өндөр барьсан байна. 36-аас 58 хүртэл идэх чинь. Яг хөө тэгээд лото багаар л орсон баг л та. Менежмент Тинкс бол менежмент аягүй сайн барьдаг. 250 пипсэл авахсан юм. За энд байна. Эсвэл баг тавигц. За энэ бас юу? Энэ дээр яагаагүй. Би ороогүй. Гэтэ энэ дээр орсон бол адилхан алдах байсан. Яг тэгэхээр угаасаа бүлбэк энчээ дуусч байгаа гэдэг баталгааг угаасаа би ч бас харж байсан. Гэтэ ороогүй. Жоохоо эвгүй байсан болохоор. Чинь бол эсвэл бол жоохон байж байгаа. Цагаал дуусчих байсан юм л дээ. Харин цагаал дууссан. 15-аад дуусгаад зүгээр нүдэнээс тарчих зүгээр тэр бүгд явчихсан. За энэ л байгаа юм. Энэ жоохон энэ оролтыг харчаад нэлээрсэн чи эзэнийх байлаа. Юу өнгөрсөн 4-тгэх байлуу. Эндээс орчоод бүр ийм явчаад энд ерөнхийдөө бүс явцсан байсан байхгүй. Энийг харж ирсэн юм а би. Ингэсийг ялах. Бүс явцсан байгаад энэ ч тэгээд бүр break even болгоогүй байсан. Энд дээр ингээд жоохон буруу менежмент гарч байгаа байхгүй. Ингээ явцсан тохиолдолд энэ чинь break even болгоод тоосон ч гэсэндээ угаасаа 1 2 3 гэд орцсон байгаа байхгүй. Дууссан байгаа байхгүй. Энэ дээр break even болгоогүй. Ер нь бол TP хангалттай авчих хэрэгтэй газар. Яагаад барьсан юм бол нэлээд том унал гэж бодоод байсан юм шиг байгаа. Энэ их буруу болж байгаа. Тэгээ алдагдлаас гэвэл энэ жоохон буруу болт. Бусдууд нь бол байж болох л алдагдаад байгаа. Одоо жишээ нь эндээс сэл орсон, эсвэл энд тавигдчихж байгаа. Нэг 200 пипс юм уу? Энэ угаасаа том рейнжтэй хөдөлгөөн юм байж. Энэ хоёронд бол сэл бол гайгүй. Гэхдээ шалгаж орж байгаа. Яг хөө энэ дээр тэгэл нөгөө нэг бас лааны хувьд бас ойлгох хэрэгтэй зүйлсээс байжлаа. Юм л та. Энэ ихний оролтод хэвчээ. За хоёр дахь нь бол байж болно. Хоёр дахь нь нэг яг 3 дахь хөдөлгөөн явцсан гэж үзээд орж болж байгаа. Гэхдээ арай доороос орсон байгаад байна. Энэ нэг цэвэр нэг юугаа лагаа нэг өсөж явжгаад буцаад унангуут нь одоо унах чинь гэж бодож орсон юм шиг л харагдаж байна. Нэг анх бодол нэг тиймэрхүү оролтод хийчих гээд байдагс. Тэгээ зөхөөсөн байгаа харагдаж байна. Ерөнхийдөө алдагдал бол яг уу энд оруулснаас бол гайгүй ашиг бол нэлээд их байгаа шүү. Сайн оруулж байгаа. Энэ бол бас гоё оролт. Нөгөө юу вэ те? Иймэрхүү. Байна манайх янз. Nice. За тэгээд нэг ерөнхийдөө нэг тиймэрхүү байхаар байх шиг байна. Хэдүүлээ тэгээд ярилцаад тэгээ 3 дахьд угаасаа нөгөө live trade хэдүүлээ Discord дээр хийж байгаа те. Тэгэхээр нөгөө нэг юу яах вэ? 3 дахьд ерөнхийдөө бол weekly хөдөлгөөн тодорхой олчих болохоор хэдүүлээ 3 дахьд гоё дүр зураг бичүүлээс оролт нэгээд байхааргүй бол ерөнхийдөө нөгөө weekly-ийн төгсгөлийг бол хэдүүлээ тэр үедээ бол ярилцчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бас энтринууд хийгээд явхад бол хэцэнгуй айгүй байгаа гэж бодож байна. За тэгээ манай YouTube-с орж байгаа хүмүүс энэ YouTube-ийн стримийн description дотор Discord server гэдэг манай Discord-ийн линк байгаа. Тэгээ манай Discord-д ингээд орж ирээд хамтаа харилцаад community гишүүн болоод явах боломжтой шүү. За overview-д ер нь нэг иймэрхүү юм да. Өөр тодорхойлох юм байна уу манайханд гайг бах те.
Яа, тодорхой юу? Гайгүй юу? Суухаар юм байна уу? За, эх 7 хоног live thread орчоод за тэрний дараа 7 хоног ерөнхийдөө бол хэдүүлээ бүтэн амарна. За би баг overview хийж амжихгүй байх гэж бодож байна. Discord дээр бол гэхдээ ерөнхийдөө юу цаг зав хараад зургаачлалтгаа хуваалцнаа эх 7 хоногийн бүтэн сайн. Юу тий. Цагаан сар болж байгаа шүү дээ. 7 хоног хэдүүлээ 3 дахь live thread орчоод тэгээд тэрний дараа 7 хоног амраад за тэгээд тэрнээс хойшоогоо за ТV үргэлжлэх байхаа. За тэгээд англи сургалт гэсэн дуусчаа. Тэгэхээр илүү Discord дээр илүү эдтэй байгаад болж игэл бас 2 3 4 өдөртөө бас live thread Discord дээр хамт хийгээ явъя гэж бас бодоод байгаа. За тэгээд тухайхаа байр байдлаас л болгоё. За хэдүүлээ дуусгах уу? За бүгдээрэнд нь юу яа та тий. Хэдүүлээ амралт өдрөө сайхан өнгөрөөгөөд 7 хоногийн ажент нь амжилт хүсье.